Дорнод хизээ өгчих вэ? Хизээ бид тал нутагтаа тэнүүн жаргалтай амьдрах вэ? 4 жилийн дараа юу? Эсвэл бүр 40 жилийн дараа юу? Үгүй. Яг одооноос сонгуулаа өгөхөөс эхэлнэ. Дорнод аймгийн иргэн бүр сонгуулаа өтөвтэй өгдөг болохоос хөгжил эхэлнэ. Монгол улсад хамгийн идэвхгүй сонгуул өгдөг аймаг нь Дорнод аймаг. Магадгүй хөгжихгүй байгаа шалтгаан нь бид өөрсдөө. Эцэг хүүхэд минь бидэнд энэ газар нутгийг амиа дэвсэж өглүүлж үлдээсэн. Тэгвэл одоо их нутаг минь, тал нутаг минь сэгэн дээр оорсон тас шиг сэмлүүлж байна. Арчсан увсгалаас бидэнд үлдээсэн эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдаж нэг намын дарангуйлд орлоо. Төсвийн мөнгийг өөрсдөө идчихэд шавхруугаар нь ард иргэдээ хоолдог болсон. 21 аймгаас хөгжлөөрөө хамгийн сүүлд хоцорж үлдлээ. Тэгвэл одоо яах вэ? Хизээ Дорнод хөгжих вэ? Бид эвлэлд нэгтгэхээс хөгжил эхэлнэ. 85 мянган дорнодчууд нэгтгэхээс хөгжил эхэлнэ. Дорнодын хүн бүхний зүрх сэтгэл хөгжлийн төлөө зүрх цохилж явах ёстой. Энэ үеэс хөгжил эхэлнэ. Бурууг тонилгож чадаагүйг нь зайлуулахаас хөгжил эхэлнэ. Биднэрт өвчин намдах эм хэрэггүй. Бидэнд эрс шин бодлого, эрс шин шийдэл хэрэгтэй. Таны үр хүүхэд таныг намдаа үнэнч байсны чинь төлөө биш, зөвийг дэмжиж Дорнодыг хайрласны чинь төлөө танаар бахарах болно. Дорнод бол хэн нэгний тоглоом биш. Дорнод бол хэн нэгний өмч биш. Дорнод бол хэсэг бүлэг хүмүүсийн хувааж иддэг тоогоо бишээ. Дорнод бол хэн нэгэн хүний албан тушаал ахих гишгүүр бишээ. Дорнод бол бидний их нутаг, эцэг өвгдийн минь түүх, үр хоочийн минь ирээдүй. Дорнод бол бидний нэр төр, зүрх сэтгэл бас амьдрал. Дорнод бол бидний амиа өх нутаг. Яг одоо бид худал хуурмагаас салах цаг. Яг одоо бид луурчтаа салах цаг. Яг одоо бид хөгжих үгүй юу гэдгээ шийдэх цаг. Дараа гэж байхгүй. Яг одоо л гэж байгаа. Шийдэл төвлөрч шин Дорнодыг хамтдаа бүтээе.